Сайн уу? Сүүлийн хэдэн сар бичлэг хийгээгүй хүн шиг амьдарсандаа уучлалтгүйе. Ягаад гэвэл уг нь их олон юм болсон даанч нэгийн ч бичлэг хийж нийлүүлж тавиагүй. Тэгээд үнэхээр хүсэлж байсангүй хүчж байсангүй тийм л байлаа. Тэгээд одоо 12 сарын 9 12 цаг 1 минут болж байна. Яг уу цаашдаа бичлэг хийх юм чинь яг сүүлийн хэдэн сар юу болсон тухайгаа ингээд нийлүүлээ шахаад оруулчих гэж бодлоо л доо. Тэ? За тэр 8 сард Монгол руу буцсан, Монголд очсон. Тэгээд их цагаа Эрдэнэтэд өнгөрүүлсэн. Манай гэрийн Эрдэнэтэд байдаг. Тэгээд Улаанбаатар руу явах үедээ яг найзуудтайгаа уулзсан, очих орох хөстөө газруудаар явсан. Тэгээд Монголд авах үедээ хэдэн бичлэг хийсэн байхаа. Тэрийг нь харуулж заараа. It's something about you that's so familiar. Something that got me wanting to know you're not here before. Maybe you just mean why you here. I should run the other way, but I stay right here. And now very rainy, very not mindful.
За тэгээд уг нь би 9 сарын ихэр ирэх ёстой байсан. Тэгсэн манай хичээл эхлэх өдөр хойшлогдоод тэгээд би 9 сарын сүүлээр ирсэн. Тэгээд Туркт буцаж ирчээд Стамбулаар аялсан. Стамбул гоё байсан. Ганц 2 өдөр хончоод буцаж хотдоо ирээд тэгээд Стамбулаас Измир рүү ирэхэд бол үнэхээр адал явдалтай байсан. Өстө нэр 3-6 чимданд ирээд метроноос автобуснаас автобусанд дэмжих үнэхээр бол гайхалтай байсан. Тэгээд тэгэж ирчээд манай хичээл хэд хоногийн дараагаас нь эхэлсэн. Тэгээд үнэхээр өөр улсад тэр улсын хэлийг яг сайн эзэмшээгүй оюутны хувьд хичээл эхлэх бол үнэхээр аимшигтай байсан. Тэгээд яг уу чадаад хийж байгаа ч гэсэн үнэхээр сэтгэл ханах хэмжээнд хийхгүй байгаа болохоор чадахгүй байгаа болохоор жоохон хэцүү байгаа. Тэгээ сая 2-7 оны өмнө илүү 3-7 оны өмнө манай хагас улирлын шалгалт дууссан. Нэг 7-2-7 нөгөө төвшүүлсэн баха. Тэг үнэхээр аимшигтай байсан. Тэг ингээд манай хичээлийн үндсэн хичээл нь болохоор суур дизайн, үндсэн дизайн гэдэг хичээл байгаа. Тэр нь зурж бүтээдэг хичээл болохоор надад хамгийн амар хичээл. Яг тэгвэл ярих шаардлагагүй, ойлгох шаардлагагүй, зүгээр л хийх шаардлагатай. Тэг хийждэг болохоор амар. Тэг бусад хичээлүүд дээр болохоор уншиж, сээжилж, бичдэг, ярьдаг хичээл болохоор жоохон хэцүү. Тэг тэр хичээлүүдийн шалгалтыг сая өгөхөд бас чанга байсан. Тэгээд яг хичээлийнхаа дундуур нэг өдөр ууг нь бичлэг хийсэн. Тэгээд яг яаж тэр бичлэгээ тавих учраа олохгүйсэн болохоор хийгүүл хальтаа бодвол жаваас. Тэгээд тэрийг ямартай ч харуулж заяа. Ингээд хот төлөвлөлтийн 1-р курсын оюутан бүтэн өдөр яаж өнгөрөөдөг вэ? Заараарай.
Тэгээд одоо болохоор манай тэр нөгөө үндсэн дизайны хичээлийн багийн ажил хийсэн байхгүй юу? Тэгээд багийн ажил эхлээд тэгээд өнөөдөр жөнгөө найзында презентацийн бэлцээр гад сая оройтож орж ирээд тэгээд жоохон залхуураад хоол захиалж идээд тэгэл шөнийн 12 цаг бичлэг хийж юм л та. Тэгэд яагаад явж өнөөдөр бичлэг хийж байгаа юм гэхээр маргааш ич та хичээлээсээ ирчээд хий да, тайван бодож байгаа хий да гэж бодмооргүйсэн аахгүй юу. Зүгээр л тэгэж хитрхийг хангалттай бодсон болохоор зүгээр ингээл за хийж дуусгачих гэж бодоод тэгээд одоо шууд хийж байна. Тэгээд өшөө хичээлээс гадуур гэх юм бол сүүлийн 2 сарын хугацаанд 2 өөр хотоор аялсан найзуудтайгаа хамт. Тэгээд эхнийх нь болохоор Эскишгэр хот. Яг болсон. Тэгээд очоод нэг хосон хаа тэгээд айгүй гоё байсан. Тэгвэл андаа чи энэ юм. Аюу гоё оюутнуудтай тэгээ аюу гоё газар байлаа. Тэгээд дараагийнх нь болохоор сая 7 хоногийн өмнө Сакари хот руу явсан. Тэгээд Сакари хот руу болохоор Турк дэх Монгол оюутнуудын холбооны чуулган туулалт болсон болохоор очсон. Тэгээд очиход бол үнэхээр гоё хүрээлэлтэй гоё оюутнууд хүлээж авсан Сакари хотын оюутнууд. Тэгээд би бол угаасаа холбоонд ирэх зорилготойгоор явсан. Тэгээд эхний өдөр нь чуулганд уулзалт нь болчоод тэгээд дараагийн өдөр нь спортын тэмцээнд өдөрлөг болсон. Тэгээд манай хотоос 4 оюутан яваад тэгээд 2 нь тэмцээнд оролцсон. Тэгээд амжилт үзүүлсэн л дээ. Гоё л байсан. Гэтэ ингээд манай хотоос Сакари хот хүртэл 7 цаг явдаг. Тэгээ нэг талдаа 90,000 төгрөгөөр явдаг. Тэгээ ингээд би ядчихад нэг өдөр өглөө 8 хагасаас хичээлтэй заяа. Тэгснээ 7 хичээлтэй очихын тулд би эзмэрт 6 цаг гээд ирсэн байх хэвээр. Тэгээ 6 цаг ирсэн байх юм бол багадаа 11 цаг гээд автобусандаа суудсан байх хэвээр. Тэгээд 11 цагийн автобус болтгүй 10 автобус байхгүй 9 автобус байгаа нөгөөдгөндөө амжих гад гээд ер нь бол наашаа цаашаа явхад л жоохон асуудал байсан. Тэрнээс биш бол ер нь гоё явчаад ирсэн. Тэгээд тэрнээс өөр гэвэл тийм холбоонд бол илсэн. Одоохонд ямар нэгэн ажил хийж эхлэх байгаа. Гэхдээ цаашдаа хийх байх. Тэгээд хараарай. Сая чуулганд уулзалтанд явхад нэг анзаарсан юм гэх юм бол манай хотоос бусад том хотууд ингээд өөрсдийн гэсэн social accountтай, social хаягтай. Тэнгүүтээ тэрүүн дээр ингээд тэр хоттой байдаг оюутнуудаа мэдээлэл хүргэдэг ч юм уу, тэр оюутнуудын хийсэн зүйлсийг хуваалцдаг ч юм уу, гоё хөгжүүлсэн байлээ. Тэгээ ингээд харсан чи манай хотод байдаггүй. Тэгэхээр яг уу нэгнээ чи гэж бодоод сүүлийн 3-4 хоногийн турш ажиллаж агаад зөндөлн зураг пост нийлүүлж хураасаар агаад өнөөдөр ихний постоо хийсэн. Тэгээд олон хүнд хүрсэн байх гэж найдаж байна. Хүрэх байх гэж найдаж байна. Тэгээд эзмэрт ирдэг оюутнууд, эзмэрт суралцдаг оюутнууд, эзмэрт ирмээр байгаа оюутнуудтай гоё мэдээлэл болоосай гэсэн зорилготойгоор хийж эхэлсэн. Тийм. Тэгээд өшөө гэх юм бол тэгэл хичээлд яваал, найзуудтай уулзаал, шалгалтанд ороод хичээлд яваал, өөр хот руу аялал, хичээлд яваал. Жохон загуул өнгөрч байна. 2 сар болсон гэхэд бол амар хурдан чимшиг, амар удаан чимшиг санагдсан. Гэтэ яг уу хоёлаа тэгээд удахгүй 25 он гарах чинь. Тэгээд цаашдаа энэ YouTube хуудсан дээр болохоор хүмүүсийн мэдмээр байгаа, мэдхийг хүсэж байгаа зүйлүүдийг бол хичээн. Ягаад гэвэл үнэхээр 4 сарын турш ямар ч бичлэг ороогүй байна лээ. Би өөрөө бороогүй юм шиг. Тэгээд энэ жил ирсэн оюутнуудад бол
гэдэг зүйл тэгээд тэрүүний асуудал бол гарна. Тэрүүний тухай хэлэх зүйлээ хуваалцсан. Тэгээд дараа нь IELTS тэгээд алах сургуультаа сурч байгаа хугацаанд хийсэн зүйлүүдээ арт and design гэдэг ч юм уу тэгээд өшөө манай хоттой холбоотой өшөө Турктэй холбоотой тиймэрхүү зүйлүүдийг хуваалцнаа. Хуваалцах байлгүй дээ. Тийм л байна да. Тэгээд одоо 12 сар гарчлаа. 12 сар баг гол талдаа орж ийн. Тийм болохоор энэ хүртэл ингээд хуваалцъя гэж бодсон юм аа. За. Баярлаа. Удахгүй уулзсан гэж найдаа. Bye.